Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн талаарх танилцуулга. Улаанбаатар хотод жилд 290-с 340 мянган тонн ахуйн хог хаягдал гарч байгаа бөгөөд орон сууцнд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 230 г, гэр хороололд амьдарч байгаа иргэн дунджаар 1 кг орчим хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд Нарангийн Ингэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт 900-аас 1200 тонн хог хаягдлыг хүлээн авч хөрсөөр дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр ландфил технологийн дагуу хийж байна. Өдөрлөг зохион байгуулалт. Тэгэхээр бид бол юуны өмнө одоо Монгол улсын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль гэдгийг 2003 онд боловсруулж их хурлаар оруулж батлуулаад 2004 оноос хойш мөрдөж эхэлж байна. За нийслэл хотын хэмжээнд гэхэд хот тогтчлт цэвэрлэгээний ажлын талаар байгуулга аж ахуйн гэж иргэдээс дагаж мөрдөх журам гэдгийг 2006 онд 2009 онд ингээд шинжилэн найруулж гаргалаа. За мөн одоо бид барилгын хог хаягдлыг одоо тээвэрлэх, хогийн төвлөрсөн цэгт барилгын хог хаягдлыг аваач буулгаж хаях ийм журам дээр одоо ажиллаж байна. Энэ бол одоо зайлшгүй шаардлагатай ийм журам байна. За мөн одоо хог хаягдлыг ангилан ялгах журам гэсэн иймэрхүү эрх зүйн одоо актуудыг бид одоо удаа дараа гаргаж байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн засаг даргын тамгын газрын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст байгаль орчин хог хаягдлыг хариуцсан нэг мэргэжилтэн ажилдаг бөгөөд эдгээр мэргэжилтнүүд нь нийслэлээс гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тухайн дүүргийнхэн хог хаягдлыг бууруулах, цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулан хяналт тавин ажилдаг юм а. Хог тээвэрлэлт, цуглуулалт. Нийслэлийн айл өрх байгууллага аж ахуйн нэгжээс гарч байгаа хог хаягдлыг цуглуулалт тээвэрлэлтийг дүүрэг бүр дээр 1-2 байгууллага хийж гүйцэтгэдэг бөгөөд төвийн 6 дүүргийн хог тээвэрлэгч байгууллага нь хязгаарлагдмал хариуцлагат компани, азлагдсан 3 дүүргийн хог тээврийн байгууллага нь нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллаж байна. Төвийн 6 дүүргийн хог тээврийн байгууллагууд 2008 оноос хойш хувьчилагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани статустайгаар 100% хувийн компани хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд хариуцсан дүүргийнхэн хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээг үзүүлдэг юм а. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчилгээг дүүргүүдийн тогтчлт үйлчилгээний компани үйлчлэгч нар өдөр бүр хариуцсан ажилладаг бөгөөд нийслэлийн хэмжээнд 2011 оны байдлаар нийт 260 гаруй зам талбайн үйлчлэгч ажиллаж, нэг үйлчлэгч дунджаар 7000 м2 талбайг өдөр бүр хариуцсан цэвэрлэж байна. 2008-аас 2012 онуудад хог тээврийн автомашины парк шинжиллүүдийг хийж нийт 315 хог тээврийн машин нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд ажиллаж байна. Хог тээврийн автомашинууд нь дунджаар өдөрт 2 рейс хийдэг бөгөөд шахдаг битүү твштэй автомашинаар орон сууцны айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог хаягдлыг задгай твштэй өөрөө буулгагч машинаар гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг ажиж тээвэрлэж байна. Төвлөрсөн хогийн цэг. Улаанбаатар хотод хог ахуйн буюу хэрэглэнээс гарсан хог хаягдлыг хүлээж авахд зориулалт бүхий зөвшөөрөгдсөн 2 төвлөрсөн хогийн цэг байдаг бөгөөд Нарангийн Ингэрийн төвлөрсөн хогийн цэгийг Японы улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн бөгөөд 2009 оноос эхлэн хог хаягдлыг хүлээн авч одоо хүртэл ашиглаж байгаа бөгөөд энэхүү хогийн цэгийг 2020 он хүртэл ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. Төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын захирагчийн харьяа хот тогтчлтын газар хариуцсан ажилладаг бөгөөд айл өрх байгууллага аж ахуйн нэгжээс ирсэн хог хаягдлыг хүлээн авч бүртгэн хог хүлээн авах талбайд тодорхой зохион байгуулалттайгаар хүлээн авч төлөвлөгөөний дагуу хөрсөөр хучих ажлыг гүйцэтгэдэг юм. Мөн хот тогтчлтын газар нь зарим дүүргийн хог тээвэрлэлт, нарны замын цэвэрлэгээ үйлчилгээ, эзэнгүй нохой муурны устгалын ажлыг хийж гүйцэтгэдэг.
санхүүгийн тогтолцоо. Хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг айл өрх байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөрөөр санхүүжүүлж, харин төвлөрсөн цэгийн хог хаягдлыг хөрсөөр дарж хучих зардал, нийтийн эзэмшлийн зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг. Өнөөдөр орон сууцнд амьдардаг нэг өрх хогны төлбөр болгон сарда 2000, гэр хороололд амьдардаг нэг өрх сарда 2500, харин байгууллага аж ахуйн нэгж дунджаар 30-аас 50 мянган төгрөгийг төлж байна. Нийслэлийн хэмжээнд айл өрх байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөр жилдээ дунджаар 8-аас 10 тэрбум төгрөг цуглархаас өнөөдрийн байдлаар 4-өөс 4.5 тэрбум төгрөг цугларч байна. Үүнийг төлбөр цуглуулалтын хувь хэмжээгээр нь авч үзвэл нийслэлийн гэр хороололд 60%, орон сууцны хороололд 100%, байгууллага аж ахуйн нэгж 50-аас 60%-тай байгаа юм а. Төлбөр цуглуулалтын хувийн хэмжээ дутуу байгаагаас тээвэрлэлт цуглуулалтын давтамж холдох, ингэснээр айл өрхүүд гудамж гуу жалгандаа ил задгаа хог хаягдл ихээр үүсгэх зэрэг олон сөрөг үр дагаврууд гардаг. Хог хаягдлын төлбөрийг ихэвчлэн хог тээвэрлэгч байгууллагууд өөрсдөө цуглуулж байгаа бөгөөд нийслэлийн засаг даргын 2011 оны 472 тоотой захирамжаар 2011 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн гэр хорооллын айл өрхийн хогны төлбөрийг цахилгаан төлбөртэй хамт хураах шийдвэр гарч, төлбөр цуглуулалтын хувь хэмжээг эрчимтэй нэмэгдүүлж байна. Харин орон сууцны айл өрхийн хогны төлбөрийг орон сууцны контор банкудаар дамжуулан байрны мөнгөтэй хамтд нь хүлээн авах хэлбэрээр ажиллаж байна. Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр. Цаашдаа энэ Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг сайжруулах менежментийн хүрээнд бол нийслэлийн хот хөгжлөлтийн газар хог хаягдлыг дахин ялгах, ангилсан хог хаягдлаа бүтээгдэхүүн болгох ийм үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээрээ бол бид хог хаягдлыг дарж болдог биш, хог хаягдлаар дахин бүтээгдэхүүн хийх, хог хаягдлыг бас мөнгө болгох ийм бодлого чиглэлтэйгээр ажиллаж байна. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ерөнхий төлөвлөгөөг 2005-аас 2007 онуудад боловсруулсан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд 2020 он хүртэл Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм. Дээрх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг 3 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шат нь 2007-оос 2010 он хүртэл хэрэгжиж Улаанбаатар хотын хог хаягдлын төвлөрсөн цэгийг шинээр барих, хог тээвэрлэлтийн автомашинуудын парк шинжилтийг нэмэгдүүлэх замаар хороо бүрийг хог тээврийн машинаар хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 3.5 сая Америк долларын өртөг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдлын төвлөрсөн цэгийг ашиглалтанд оруулж 6.5 сая Америк долларын өртөг бүхий төвлөрсөн цэгт ажиллах хүнд даатсан болон хог хаягдл тээвэрлэх зориулалтын 52 ширхэг машин механизмаар парк шинжилтийг хийгээд байна. Үүнээс гадна Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 85 ширхэг хог тээврийн автомашиныг авснаар Улаанбаатар хотын бүх хороо буюу 132 хороог хог хаягдл тээвэрлэх автомашинаар хангасан юм. Дээрх ажлуудын үр дүнд ерөнхий төлөвлөгөөний эхний үе шатны зорилт биелсэн бөгөөд одоо 2 дугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 оны 10 дугаар сараас 3 жилийн хугацаатай Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн чадварыг бэхжүүлэх техник хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хог хаягдлыг хаях хэв маягийг сайжруулах, анхан шатанд ангилан ялгалт хийх туршилтын төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэхүү туршилтын төсөл нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5-7 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1-7-15 дугаар хороо, Хангуул дүүргийн 2 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороодод хэрэгжсэн бөгөөд оршин суугч иргэдийн 80 гаруй хувийн төслийг дэмжиж хог хаягдл ангилан ялгах ажилд хамтран оролцож төслийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн юм. Төслийн үр дүнд
Айл өрхийн хог хаях хэв маяг сайжирч ил задгай хог хаягдал үүсэхгүй байх нөхцөл бүрдсэн юм а. Хог хаягдлыг анхан шатанд ангиллах эрх зүйн үндсийг бий болгох, харилцааг зохицуулах зорилгоор хог хаягдлыг ангиллан ялгаж хаях журмыг боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлд үүсэж байгаа хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар нийт гарч байгаа хог хаягдлын 7.6% буюу 25 тонн хог хаягдлыг цуглуулan хоёр дахь түүхийд болгон бүгд найрамдах хятад ард улсад экспортлж байна. 2010 оны 4-р сарын 23-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер Солонгос улсын Койка байгууллагын удирдлагатай хаягдал цаас гялгар уутаар RPF шахмал түлшгийг үйлдвэр байгуулах санамж бичигт гарын үсэг зурж Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжих суурийг тавьсан билээ. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан энэхүү үйлдвэр нь Нарангийн ингэрийн төвлөрсөн хогийн цэгт байрлах бөгөөд өдөрт 10-аас 20 тонн хог хаягдал хүлээн авч өдөртөө 1.6 тонн, сарда 48-аас 50 тонн, жилдээ 350 орчим тонн RPF хатуу түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм а. Ингэж хаягдал цаас гялгар уутыг түлш болгон хувиргаснаар өнөөдрийн бидний дунд тулгамдаад байгаа салхиар тархаж хийсэн цаас гялгар уутны хэмжээ багасах бөгөөд мөн төвлөрсөн хогийн цэгт ирж байгаа хогны эзлэх үнийг 50 гаруй хувиар бууруулж төвлөрсөн цэгийн ашиглалтыг уртасгах давуу талуудыг бий болгож байгаа юм а.